маргааш өнөөдөр байдлаар 1985-аас 1995 төгрөгт хэлбэлзэж байна. 2015 он гарсаар зогсолтгүй өсөж байгаа энэ савлгыг зогсоохоор засгийн газар болон Монгол банк ажлын хэсэг байгуулжээ. Санхүүгийн зохицуулахаар ам долларын өсөлт бууралтын мэдээг урьдчилан мэддэг, огцом ашиг олдог байж болзошгүй хүмүүсийн мэдээллийг олж авсан байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуд $1 1970-1983 төгрөгөөр худалдаа авч 1980-1995 төгрөгөөр зарж байна. Харин 8 шанцах дээр $1 1987 төгрөгөөр зарж байгаа юм а. 2011 онд Монголд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ $4-5 тэрбум $4 хүрч байжээ. Харин өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт дотоодын нийтдээ хүний 8% тэнцэж 2014 онд дөнгөж $845 сая орж иржээ. Валютын өсөлтөөр зохиомжтой хөндлөлийг бий болгох Монгол банкнаас ханшийн мэдээллийг нууцаар урьдчилан авах, арилжааны банкуд хар зах зээл дээр хууль бусаар оролцсон зэрэг зөрчил бүртгэгдээд байгаа юм байна. Атлиск гэж хэлж байгаа. Энд бол хоёр систем шилжилтийн хоёр асуудалтай гэж нэгдүгээр бас уйлсаар долларын шилжилтээс өсөх магадaltaй гэсэн үгнээс атлиск гэсэн хоёрдугаар бол хурцаас энэ гадны хөрөнгө оруулалтыг оруулж дэмжиж Монголын компани гаднаас доллар оруулж идэг валют өөрсдөө хөлдөг Монголын компани дэмжиж асуудал ч юм уу тийм олон асуудлаас дэмжиж энэ валютын өсөлтийг хурдуулсан зохицох гэсэн юм ажлыг гаргаж байна. Улс төрийн докторгүй хандлага засаглалын хямрал хууль эрхцэн таламжгүй байдлын улмаас Монголоос нүүр бууруулах хөрөнгө оруулагчдын дөрвөл үргэлжилсээр байна. Сүүлийн 2 жил гэхэд оюутлын далдуурхан бүтээн байгуулалтын ажил зогссоноор Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт 5-6 дахин буурсан судалгаа гарчээ.